Зяда хэдмэн лайкаас андарсан тул 2 дугаар анги ороход бэлэн боллоо. Одоо яг зөв юм болж эхэлнэ. Харж байгаарай заа та нар. Зүгээр л үз сүсэглээл байжээ. Би танарт яриад л өгнө. За тэгээд янз бүрийн сонирхолтой манга, вебтун зурагт номуудыг уншихыг хүсвэл www.mng.com орж уншаарай. За тэгээд би олон юм уншаад явах шууд бичлэг рүүгээ орцгоё. Let's go. Ууланд хүйтэн од баахан асрууд байж байдаг. Харин тэр асруудын дунд талын том асарт нь нэг язгууртан залуу шанаага тулан амархан байна гэж сууж байдаг. Энэ бол Бэйзэд гэр бүлийн отхон хүү Жозеф Бэйзэд. Тэгэл сууж исэн нэг нүдэ даруулгаар боосон Хүлэг Баатар орж ирснэ. Жозеф эзэнтэй би ирлээ гэдэг. Энэ Хүлэг Баатарыг заяар гин. Тэгэл мангас устгал хитрхи амархан байна. Ийм амархан зүйл биш. Хэцүү зүйл хийхгүй бол аав нь түүнийг үнэлэхгүй. Ахыг нь үнэлээд дараагийн залгамжлагчаараа сонгоно энэ төргээд хоорондоо юм ярьдаг. Илүү дэлгэрэнгүй тайлбарлал Бэйзэд гэр бүл нь умард хэсгийг удирддаг гүнгийн гэр бүл. Тэгээд ах トゥ хоёр дараагийн гүн болохоор ер нь хөөхөн дотроо өрсөлдөд байгаа гэж ойлгож болно. Надад хангалттай Хүлэг Баатар алга. Заяар чи юу гэж бодож байна да? Гэхдээ заяар нэг юм үзүүлье гэдэг. Очоод харсан баахан гоблин өлгцэн байх ба биеийг нь дүүрэн илдэрсийчээд хайцсан байдаг. Аимшигтай юм. Анх хилдвэрж байгаа хүн л ийм зүйлхийн дээ гэсэн чинь даа тэгвэл үүнийг хар та гэж заяар хэлдэг. Очоод харсан чи элдний зүсэлт нь шал өр төвшнөх болсон байдаг. Тэр ундуу сундуус эзэн нь сарын өмнөх. Харин энэ нь өнөөдрийнх. Мөн энэ бүгдийг нэг хүн хийсэн. Хин юм. Энэ хоёр Жозефийн хөсөлсөн хөлсний зэргүүд гоблин агнаад байж байх ба гинэтхэн аврах хоб гоблин гараад ирдэг. Тэгээд энийг харсан хөлсний зэргүүд хоб гоблиноос цогтох ба нэг залуу урд нь гараад шууд хоб гоблин руу төгч эхэлнэ. Хөлсний зэргүүд ч what the fuck юу вэ мөргөлж лайман байна гэж орилох ба манай Влад юмсан жээ. Влад өөрийгөө мөргөлж лайман гэж нэрлээд хөлсний зэргүүдийн ахлагч болсон байдаг. Би энэний учрыг олъё. Тэгэл гүйж очоод зүссэн хэрчилтэн арайгүй ихэн байдаг. Хоолойч толгойд нь булт гэх ба мань хүн бултаа зогссон. Яаж гсэн дөнгүү нөхөр байжээ. Би чамд аль хэдийн зааж өгөө үсттэй гэд хоол ахаад л үгэлдэг. Мань хүн хэд болцсноо очоод одоо шууд завчаад өгье гэснээр шууд биеийг нь хоёр хуваана. Мөргөлж лайман. Аваа тэр гоц авьяастан байна. За ингээл нөгөө гоблинуудыг чи ачаад байжсэн Владын хөлсний зэргүүдээс нэг нь ирснэ. Ахлагчаа та ч ёстой мондаг юм а. Хоёулаа цаашдаа ч бас хамтарч ажиллаж ий. Миний тарих таны элдний урлаг хоёр нийлээд дийлдэшгүй хамтралыг бүтээн. Хэрв та хөлсний зэргийн тэмдгээ алдвал би хуулбар бүтээж өгч болно. Та наадгүй хинчиш болно гэж ярьжсэн Влад яриагийн сонсч байснаас залхсан бололтой. Амаа бодож мөрөн дээрх бүн дээрх чинь тастад өгч болно шүү гэсэн чинь өнөөх нь айдас мэдэрснээ яваад өгнө. Влад ч ой мод руу алхаснаа илдээ газар зоогоод хоолой тоогоо ярьдаг. За энийг хоолой гэдээ авахар хэцүү юм а. Хэдүүлээ за чөөгийн ах гэж нэрлэлчээ. Влад чөөгийн ахтай ярихын тулд дэлдээ газар зоон залбирдаг. Ингэснээр бусад хүмүүс сэжиглэхдэггүй. Чөөгийн ах ч Владыг толгой төрөөгөө загинж гарнаа. Ёстой муу хөдөллөө заасны минь хийсэнгүү гэх мэт. Энэ хоёр бусад хөлсөн цэргүүд ч Владыг дагаад залбирдаг. Өөр хэмээн уг нь сайндаа ч зүгээр л чөөгийн ахтай ярих гэл ингэж байгаа юм л та. Тэгэд ирсэн хоолой идэх ба хоол нь ерөөсөө амтгүй байна авахаа юм хэлээд явна. Тий. Ер нь энэ ертөнцийн эзнийг амар хүндэлдэг. Жозеф өөрийн хувьд хамгийн ариун гэж боддог ламтныг авч ирсэн байдیں۔ Ламтан ч Владыг хамт хооллохыг урихад Влад би уг нь ингэх гэж тань дээр гэл байжсэн. Саяч бас залбирсан гэсэн үү? Аргагүй илгээрлэн дээцэгтэй тулцсан хүн юм да. Хар хүйтэн залбираад дараагүй юу гэсэн чинь Влад ертөнцийн эзэн намайг хамгаалж байхад би юунд нь дарах вүлээ гэдэг. Дотроо бол би ч тэгээд ямар сайндаа залбирсан биш те гэж бодож байгаа шүү дээ те. За тэгэл хоолой идэх гэж залбирсан ламтан харснаа. Ямар гайхалтай харагддаг юм бэ? Яг л гэгэрлэг олсон язгууртан шиг харагдаж байна гэж боддог. Ламтан Жозефийн Хүлэг Баатар заяар чамайг асуугаад байлээ гэж хэлэх ба би ч чамайг түн санал болгосон гэдэг. Ер нь Жозефийн Хүлэг Баатар болох гэж санал болгосон гэх юм уу та. Миний Владд энэ таалагдахгүй нь ойлгомжтой. Модон дондоо орсон чөөгийн агаатай зогтхуу хоёлаа гэд ярилцаад үйжсэн заяар ард нь гараад ирдэг. Ард чинь хүн байна. Влад ч огцон мэрийг хараад илдээ далаахад намайг ирж байгааг сонссон юм байх та. Миний бодсноос хурцсан совинтой юм. Гиснэ Жозеф эзэн чамайг дуудаж гинэ гэж яваад өгдөг. Мань хүн ч нүүрэн дээр инээснэ. Алаа зогтчих уу гэсэн чөөгийн ах. Битгий тэнэгт. Наад хүн чинь чамайг хөдөлгөөс чинь юм завчиж чадгаар хүчтэй юм байна. Гэд Влад явхаас өөр сонголтгүй болно. Жозефийн асарт ирэхэд Жозеф ингэж чамтай уулзах гэж танилцсандаа таатай байна. Цэнхэрнүүд алтан үсэг чинь хараад би чамайг язгууртны нууц хүү юм байх л гэж бодлоо. Тэгээд чамайг лаймн гэдэг гэлөө. Гэхэд Влад ч яслаад
Тантай уулзсан минь нэр төрийн хэрэгвүлээ. Намайг Лайман гэдэг гэсэн чинь заяар нүүрэн дундуур нь 5 салаа баваар гусаад хаяна. Чамдал гэж хэлэхэд би худал хэлхийг дэвчдэггүй юм шүү. Соорагийн Влад. Та мэдэж байжээ. Тэгэлгүй яах вэ? Эхээс чинь ахуулаад бүгдийг нь мэдсэн. Гэхдээ эцгийн чинь талаар мэдэж чадаагүй. Чи хэн гэдгийг мэдэх үү? Эцэггүй хүнээс эцгийг асуух чинь бүдүүлэг байна шүү. Гэл хэлсэн заяар хөлн дундуур нь өшөглөөд хаяна. Хүү минь хүнд тэтгэлтэй бай. Заяах навдэ. Үнэндээ инээдтэй байла. Чи хаа нэгтээ хөлсний зэргүүдийн ахлагчийг алаад тэмдгийг нь булаасан байх тийм үү? Бас чамайг Саварагийнхан эрен сурвалжилж байгаа. Тэгээд чи наад элдний урлагаа хинээс сурсан юм? Би хүний нүднээс судлаа илж байгааг нь мэдэж чаддаг юм шүү. Гэсэн чинь заяар шууд ард нь илдээ сугалж байдаг. Влад чөмхийгөө нэг зууснаа. Би аянга шиг ирээд аянга шиг алга болсон багшаасаа сурсан юм. Тэр надад нэрээ хэлээгүй. Гэхдээ хэний ч мэдэхгүй нууц элдний урлаг зааж өглөө шүү гэж хэлсэн юм. Гээд үнэн гэхдээ бас судлаа илдэг. Нэрэл чөөгийн хаянгаар дамжиж ирсэн юм чин тэ. Өнөөхөн ч харж байснаа. Аа тийм үү. Ширүүн хандсанд уучлаарай. Гэт уучлахгүй нь. Энэхүү Жозеф Владад илүү өндөрлөгт хүрч өөрийнх нь дайчин болох уу гэж санал тавьдаг. Ингээд заяар Влад хоёр бэлтгэл хийж эхэлнэ. Влад мянга хичээсэн заяарыг байрнаас нь хөдлөх нь битгий хэл. Зүгээр л ганц гартаал толдож ялагддаг. Онгроо юм. Иймхэн чадвартай байж Жозеф залуу эзний өмнө толгой бүхэлгээгүй хэрэггүй. Зүгээр л нэг ойргон жаал байна. Өглөө оройгод өдөрчийн надтай 2 удаа бэлтгэл хийн. Өглөөний бэлтгэл дууссан гэснээр яваад өгнө. Чөөгийн ахч сая элдний урлаг. Тэр чиний мэддэг бүх дайралтагч нь өлгөн хаач чадлаа. Хүн мах цусандаа мэдэрч ажлын элдийг сурдаг юм. Та хүртэл миний талд биш байгаа мó. Ингээд Жозеф дэрэн хэлэхэд түүнд ёс жаягийн талаар удаанаар зааж болно. Годамжинд өссөн юм хань. Ойргон байх нь аргагүй. Эрв тэр намайг хараачууд бөхөөсөн бол би түүнд итгэхгүй байлаа. Маш их нууцтай жаал. Түүний дотор юу буугасныг харах хэрэгтэй. Ярах хэрэггүй. Том торонд чоныг хориход эрхчлөө гэж андуурдаг юм. Тиймээс би түүнийг хорих том тор бэлдэх хэрэгтэй. За оройч болж Владын хөлсний цэргүүдийн нэг нь хөлдөхгээ зогсож байдаг. Тэгэл дотроо Владыг Жозефийн хараанд өртсөн байна гэж атаархаж эхэлнэ. Тэгсэн Жозефийн бас нэг цэрэг ирээд тэр тэнд ганцаараа ирээд эхэлтий. Юу вэ? Чи энд юу хийж байгаа юм? Хүүхэд хайж байна. Би чиний хүүхэд биш хөөе. Өөй. Ингэснээ ойроо яваад орчдөг. Владын энэ хөлсний цэрэгийг хідүүлээд дальжгар гэж нэрлэе. Дальжгарч хойноос нь халж явах гэснээр цаана чөтгөр харагддаг. Ингээд өглөө нь бэлтгэлээ дуусгаад Влад тэр намайг бэлтгэх биш зүгээр зодмоор байгаа юм шиг харагдсан да гэж явж байсан дальжгар ирснэ. Өстө зүхтлаа баярлаа хүнд битгий хэлээрээ энэ ой өтгөртэй юм байна гэд Владад амхандаа л нууцаар хэлж анхааруулж байгаа. Тэгээ сүүлд хэд хэдэн хөлсний зэргүүд алга болсон. Алга болснууд нь бүгд хар үстэй байсан гэсэн чинь Влад ихэндээ итгэхгүй тоглох юм олж ядчихдээ гэж зодсноо заяарт очиод хэлчихнэ. Тэгэл бүгд ирэл хайгуул болоод өчигдрийн зэрэг хайцсан гэж явсан газрыг нь дагаж явахаар болно. Дальжгарч ястай навш юм а. Зүгээр аймаа бодоод мөрөөрөө мөөмө унжуулаа зүхтдаг байж л те. Яах гэж ирж хэлвэ. Ухааны юм бодоод байдаг. Заяар харин зөвхөн хар үстэй зэргүүд л алга болсон байна. Би Жозеф эзэн цаанаа зовж байна гэж бодоод явж байна. Салж явж ойг самсан цэргүүд ч бас ерөөсөө юу ч олж чадаагүй байдаг. Зяадаг нарч бууж мань хэд гацаанд орцсон зогсож байх ба заяар голын цаадгыг шалгасноо гэсэн чинь гол гатал шалгааг гэлгэдэг. Заяар хүмүүсээ аваад гол гатлахаар болно. Тэгээ хөлзөн гол дээгүр 3-3-аараа явна шүгэл голын мөсөн дээгүр явж эхэлнэ. Дайлжгарч зогтох гатлфлаад чамаг одоо зогтох гэвэл амар өхлөөр өхөхгүй шүү. Ганц гэр чинь хэргийн газраас сухтвал юу болохыг ойлгож байгаа үсттэй. Гээд сүрдүүлэхэд дайлжгар дагаад явахаас өөр сонголтгүй болно. Тэгэд Влад дайлжгарыг чирээд явах гэтэл дайлжгар хаваар нэг муугаа бэрхэрнэ. Тэгээд доош харсан чи доор нь дүүрэн зогтсон байдаг. Өнөөх зогтснууд нь ч голын мөсийг хаглаа дээш гараад ирцгэнэ. Зомби юм уу хаашаа те. Заяар чүдээ зууснаа. Өөрөх байж. Бидэн зориулж бэлдсэн өрх. Жозефийн байгаа хотогт өнөөх ламтан залбирлаа үлдээ сууж байдаг. Тэгсэн бурхныхаа өмнө тавьсан ариус харлаад муу ёроо энерги гаргаж эхлэхэн тэр. Тэгсэн өнөөх чөтгөр нь Үрмин ээжин үр хаана байна гэж Жозефийн байгаа хотог руу ирж байхан тэр. Влад харин ирсэн бүх зомбинуудыг алж байх ба заяарч бас алж байгаа нь ойлгомжтой. Дуусахгүй нэ. Ингээд байх цаг алга. Гэснээр шууд аавар ашиглаад бүх зомбинуудыг завчаад хаяна. Саварагийн Влад үүргээ биелүүл. Жозеф эзэн рүү яв. Влад ч заа гэж дайлжгарыг дагуулад гүйдэг. Энэ хоёр Жозеф майханд ном уншаа сууж байх ба хүмүүс шуугилдаж эхэлнэ. Тэгсэн Жозефийн гүзээтэй зэрэг орж ирээд зөвхтэй гэхдээ Жозеф юу болоод байгааг нь асуудаг. Тэр байна гэдэг эрхэж Жозеф чирээ юу болоод байгааг ч мэдэхгүй нааш ирээ юу. Үгүй дээ. Таны аюулгүй байдал надад нэгчүү дээ. Тэгвэл илт чинь хаана байна гэд уурлаад үйжсэн ламтан болон бусад цэргүүд орж ирдэг.
Тэгсэн ламтан "Ад ч өтгөр байна. Энэ ариун библийг нэг хараач" гэсэн чинь бүх бичээс нь юм сүүмгэр болсон байдیں۔ Жозеф ч явцгаая гэд гарсан эргэн тойрон дүүрэн утаа. Тэгэд үлдсэн хөлсний цэргүүд ч "Би чиний хүүхэд үшээ" гэд үйж яадаг. Бүгд амаа дарсан Миний хүүхэд. гэх хахир хоолой сонсгон тэр Чи минь хаана байна? гэснээ өнөөч дөрөн Жозефийг олоод харчнаа. Чамайг олчлоо миний хүү. Ламтан ч туслахтайгаа чадлаараа залбирч хаалт үүсгдэг. Өнөөх хоёр цэргэнч очиод тололцсон шууд ялагдана. Зөвхөн аавраагаар л угч төрийг зайлуулж болох юм байна л да. Миний хүү. Энэ хараал намайг онилсан байна. Хин ийм хараал хийв гэсэн ламтангийн туслах нь тэнхээ барагдаж зусаар ханиалгаж эхэлнэ. Ламтан хязгаартаа удахгүй хөрөхнө. Өглөөний нарыг үзэхэд шүн хитрхи урт байна. Гэл Жозеф бодсноо урагшаа харсан тэр цаанаас Влад авар ашиглаад ирж байдیں۔ Зятаид маань Селлер панда гэж мэднэ үстэй. Бусад газруудыг бодвол 2 төгрөгөөр хинт Diamond зардаг. Toki, Monpay, Social Pay, HiPay, DigiPay зэрэг апуудаа нээгээд Селлер панда гэж хаагаад Diamond-ийн багцаа аваарай. Селлер панда Монголд хамгийн хэмт Diamond Top Up. За юу болсон бэ гэсэн чинь 5 минутын өмнөх рүү буцъя. Чөгийн ах Владад хараал хөдөлгөж байгаа зүйлийг ингийн ил дээр завчих боломжгүй. Чи аваар ашиглаж чадахгүй ч надад нэг арга байна гэж хэлдэг. Влад ч юу юм гэсэн чинь надад эсрэхтэй бие зээл. Би аваар ашиглаж чадна гэж бодож байна гэсэн Влад ч тэр чөтгөрийг алж чадахгүй бол заяаргаа намайг ална. Би Жозеф эзэн дамлалт өгсөн. Чиний сонголтыг хүндлэе гэд би рүү н орсон байдаг. Тэгээд л мань чөгийн ах Владын биеийг авцсан ирж байна. Энэ бол хоолойн ертөнц гэснээр эднээс аян гаргаж чөтгөрийг завчдаг. Бүгд толцсон шок. Сөрөг нөлөөнд нь биеийг хөдөлж чадхаа бэлдэг. Жозеф ч Влад гэснээ сая гарцаагүй аваар ашигласан. Яаж тэгсийг нь мэдэхгүй байна. Гэхдээ биеийн дэсгүй нь ойлгомжтой. Тэгсэн нөгөө чөтгөрч нь ерөөсөө өвхөөгүй. Влад руу мүлхэж байдаг. Жозеф ч гүйж очиж Владыг түшээд "Влад, дэсээрээ намайг түш" гэсэн нөгөө чөтгөрч нь Жозефийн хөлнөөс зуураад авна. "Би ямар арчаагүй сул дорой юм бэ? Ганц атгалтаас нь ч мултарч чадахгүй гэж юу?" гэсэн чинь нөгөө төрөний загнуулдаг тарган зэрэг "Жозеф эзэнтэй бүдүүлэг байгааг минь өршөөгөөрэй" гэснээр мань хоёрыг аваа шидчихнэ. Жозеф ч босч ирснэ. "Чамайг байгаад анх удаал ингэж баярлж байна" гэсэн Влад босч ирээд илдээ ламтанд өгөөд "Миний илдэг адислаад өг. Би энэ чөтгөрийг нэг тийш нь болгоод өгье" гэхэд ламтын илдийг нь аван алгаад үсээд адилсаж өгдөг. Йой, адилсаж гинэ. Адислаж өгдөг. Адислаж өгнө. За нэг ингэ. Владыг чөтгөрийн өмнөрөө зогсоход чөтгөрийн эмэгтэйн дурсамж харагддаг. Эмэгтэйчүүдийн шоронд эмэгтэй хүнийг жирэмслэж хүүхэдтэй болгоод хүүхдийг нь осгож алдаг тийм харгас шашинд баригдсан байдаг. Үүнээсээ болж чөтгөр болж хорогдоод хүүхдээ айгаад явж байсан эмэгтэй юм байна л да. Зайлвал 50 нойрстоо гэд толгоор үнэлдээ зан чөтгөрийг дарж явнаа. Тэгсэн үнэндээ энэ эмэгтэй ч бас тийм зомби маягийн зүйл үйдий. Зогцос гэх юм уу? Тийм чөтгөрлөг юм бол биш. Яг чөтгөрлөг юм л дээ. Гэхдээ тийм хий биетэй биш. Тэгсэн энэ үеэр нэг хар нөмрөхтэй хүн харгаал асаацсан үйл хийгээ сууж байх ба "Хэн ялчхав? Жозеф даавар ашиглаж чаддаг нэг л хүлэг баатар байгаа гэсэн мэдээлэл ирсэн дээ" гэсэн чинь заяар аль хэдийн ирсэн. "Сайн уу? Энд үйжээ. Цогцос өдөрддөг хөгийн новш минь" гэд толгойг нь дастаж Жозефэд авчиж өгнө. Бас үйл хийж байсан хайрцаг нь авчирнаа. Тэгээд энэ хайрцагт нөгөө түрүүний эмэгтэй хүүхдийн цогцсон байгаа. Амар дарк гоцтэй. Яа. Эсвэл надад л тэгж мэдрэхтэй тийм үү? Бид бүтлгүүтлээ заяар. Гэхдээ бүтлгүүцэн ч бид маш том эрдэнэстэй болсон. Ямар нэг юм болоо юу? Би миний тал зогсож чадахтай ажнаа олж чадсан бололтой. Тэр хүүхэд юу юунаас илүү гэрэлтэж чадах элдчин болж чадна. Влад зэржээ. Юу? Би бүхэл бүтэн 3 өдөр ухаангүй байсан хэрэггүй. Дараагийн удаа болгоомжтой авах хэрэгтэй байна та хоёулаа. Би ч ийм их сөрөг нөлөө өрнөгийг сансангүй. Тэд чамайг сэрхийг хүлээж байсан. Тэр Жозеф гэдэг залуу чамайг гунтаж байхад их санаа тавьж байгаа харагдсан та. Влад ч гараад харсан хөлсний цэргүүд нь бүгд манай Владыг хаяад явцсан байдаг. Нэг хүнээс бусд нь Ахлагчаа, таас ирчгээ юу? Танд ямар их санаа зовсон гэж бодноо. "Өөхөө, зүхтнэ гэдээсэн хүн нь өөрөө үлдсэн байх шүү. Манай далжгар үлдсэн байдаг. Далжгарч Влад заяаргаа таныг хүлээж байгаа. Сэрээжүүд ирээрээгээ дамжуулсан гэхийн сонсоод явж очноо." Жозеф арх хунтгалж өгөөд "Арх уу чадна үсттэй" гэхэд Влад "Би уушин газарт ажиллаж байсан юм шүү. Яг уу үнтэйг болгож үзээгүй л дээ. Энэ бол язгуурт нотын арх. Чамд талархаж байна. Чи шууд зогтож болох байсан ч надад дээр ирсэн. Хоёулаа гэрээсэн бидтэй. Дэгсэн чи надад үнэнч байдлаас илүү ихтгэл найдвараа амласан. Энэ хүү бол алдаж болохгүй авьяас. Үгүй ээ.
Тэр бол надад ирэх ёстой авьяас. Энэхүү Жозеф албан ёсоор Владыг бэзэдгэр бүлдөрдөг. Тэгээд шалтгаан нь бол угаасаа ойлгомжтой. Жозеф юусоо илд барьж чаддаггүй. Ерөнхийдөө дайчин биш. Гэхдээ амар ухаантай. Тэгээд өөрт нь мэдээж нөгөө нэг дараагийн гүнтэн болж одоо нөгөө гүн болж одоо юуг залгамжлахад би одоо яаж яриад байна. Ямар ч тач ингээд дараагийн гүн болж залгамжлагч болохын тулд өөрт нь хүчтэй хүлэгт бааtruуд хэрэгтэй. Тэгээд ах нь бол хүчтэй. За хадуураа авчлаа юу ярьчлаа. Тэгээд замаараа хоторж 2 хоног байх ёстой гэдэг. Влад чиргэн тойрны харсан заяар гудаал энд ирж байна уу гэсэн чи Влад тиймэл гэдэг. Заяар дгсэн хөдөөний хөөсөн мантуу. Жозеф Владыг хот суурин үзэж амарч болно гэдэг. Тэгсэн лампны туслах ирээд ламтан таныг урьж байна гэх ба яваад очсон чи маш том сүм байдаг. Влад гайхан ийм том юм уу? Би амьдралдаа ийм том сүм харж байгаагүй юм байна. Гэсэн чинь энэ хот нь умардын хамгийн том шашны төв гэдэг. Хөөх том юм аа. Намайг мөргөлж лаймн гэдэг чи би нэг ч удаа сүм залбирч байгаагүй юм байна. Бодоод байсан арай л нүгэлтэй санагдчихлаа. Ламтан сүмийн пэцийг Владад өгч өнөөдрөөс би чамайг төрсөн гэдгийг батлан дагуулна. Чиний нэр албан ёсоор улсад бүртгэлтэй болсон. Соорагийн Влад минь. За энэ үргэд бичлэгээ дуусгая. Дараагийн бичлэгээр улам илүү сонирхолтой болох тул лайк болон сабскрайбаа дараарай гэж таадтай хэлмээр байна. Мөн бохир намтар зохиолыг S Audio-гоос аудио хэлбэрээр www.pixie-tales аппаас шууд уншиж болно шүү. За тэгээд та хэдтэй хайртай шүү. Дулаан ховцолж халуун юмсаа агаараа заа ёо. Дараагийн бичлэгээр дахин уулзтлаа. Түр баярлалаа.